Сайн бацхан үзэгчтэй парламент телевизийн дэлхийн тайм хөтөлбөрийн шинэ дугаар эхэлж байна. Та бүхэндээ дэлхийн тайм хөтөлбөрөөр өнгөрч байгаа тухайн 7 хоногт олон улсад болсон онцлог үйл явдлаас таймлан танилцуулдаг. За энэ удаагийн таймын эхэнд өнгөрсөн 7 хоногийн амралтын өдрүүдээр өндөрлсөн хоёр томоохон хурал чуулга уулзалтын талаарх мэдээллийг онцолж байна. За эхнийх нь бол нэгдсэн үндэсний байгууллагын COP30 баг хурал байгаа. За энэхүү нэгдсэн үндэсний байгууллагын уур амьсгалын өөрчлөлтийн Суур конвенцийн оролцогч талуудын 30 дугаар баг хурал буюу COP30 баг хурал Бразилийн Амазон мөрний ойролцох Белем эмх хотод бол зохион байгуулагдсан байгаа. За хурлын төгсгөлд улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээг түргэсгэх, за түүнтэй холбоотой худалдааны саад бэрхшээлийг судлах, за цагуурийн эрсдэс уур амьсгалтай байгалийн гамшигтад тулгарч байгаа хөгжиж буй орнуудад зориулсан санхүүжилтийг 3 дахин нэмэгдүүлэх ийм тохиролцоонд хүрсэн юм а. За оролцогч 200 орчим улсаар ийхүү баг хурлын төгсгөлд маш ийм даруухан хэлэлцээрт гарын үсэг зурсан гэж хэлж болохоор байлаа. За хурлын эхэнд Европын холбоо тэргүүтээ олон улс орнуудын урайлж гол сэдв болон яригдж байсан чулуужсан буюу малтмал төлшийг аажмаар зогсоох төлөвлөгөөний энэ шаардлагаас бол энэ удаагийн хурал дээр бол татгалцсан бас юм муу гэж хэлж болохоор үр дүнтэй бол өндөрлөлөө. За харин үүний оронд уг хэлэлцээрт улс орнуудыг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээгээ сайн дураараа хурдсгаж түргэсэхийг бол урайлж, за өмнөх Дубайд зохиогдсон COP28 баг хурлаар тохиролцсон зөвшөлтслийг талуудад иргэн санууллаа. За 2023 оны Дубай хэлэлцээрийн үеэр бол дэлхийн нийтээрээ малтмал түлшнээс татгалзаж цэвэр ногоо эрчим хүч рүү шилжихийг бол урайлж байсан. За тэгээд дараагийн баг хурлуудаар энэ асуудлыг илүү гүйцэтгэлийн түвшинд ярина гэж байсан боловч энэ удаагийн Бразилийн COP30 баг хурлаар бас л малтмал түлш буюу чулууны үрс, за энэ газрын тос зэрэг энэ түлшээс аажмаар татгалзаж хэрэглээг нь зогсоох энэ төлөвлөгөөний шаардлагаасаа бол дахин татгалцсан юм бол явдал болоод байна. За энэ удаагийн баг хуралд бол Америкийн нэгдсэн улс оролцохоос татгалцсан байна. За мөн дээрээс нь энэ баг хурлын үеэр Амазоны уугуул иргэдийн эсэргүүцэл тэ бол мөн тулгарсан. За дээрээс нь баг хурал зохиогдсон байранд бол гал гарсан зэрэг бас нэлээд ийм дүүлэн шуугантай COP30 баг хурал бол өндөрлөлөө. За харин 2026 он эх оны COP31 баг хурлыг зохион байгуулах эрхийн төлөө Турк болон Австрали улсууд хүсэлтээ өгч маргалдаж маргаан дэгдээсэн ийм үйл явдал болж байсан бол эцэст нь тэдний энэхүү маргаан дипломат байдлаар эцэлэгдэн шийдэгдэж, за Турк улс өөрийн нутаг дэвсгэр дээр буюу газар дундын тэнгисийн Анталия хотноо COP31 баг хурлыг зохион байгуулахаар болсон бол тухайн хурал дээр Австрали улс дэд хэмжээний уулзалтын хэлэлцүүлгүүдийг даргалан явуулахаар зөвшөлдсөн ийм дипломат байдлаар бол энэхүү маргааныг шийдвэрлснээр COP30 баг хурлал өндөрлөлөө. За тэгээд эрхчлэлийн COP31 баг хурлыг Турк улсад Австрали улс даргалан явуулахаар боллоо. За дараагийн онцлог бас нэгэн уулзалт чуулган бол Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад зохион байгуулагдсан дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч их хорийн бүлгийн чуулга уулзалт байгаа юм а. За энэхүү чуулга уулзалт дэд түвшний уулзалт Өмнөд Африкийн Йоханнесбург хотноо өнгөрсөн 7 хоногийн амралтын өдрүүдээр зохион байгуулагдсан байгаа. За 2 өдөр үргэлжилсэн уулзалтыг Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын ерөнхийлөгч Сирил Рамафоса даргалан явуулсан. За ив санааны нэгдэл тэгш байдал тогтвортой хөгжил гэсэн урайн доор болж өнгөрсөн байгаа. За Африк твд анх удаага зохион байгуулагдсан гэдгээр онцлогтой ийм их хорийн дэд түвшний чуулга уулзалт болсон. За энэ удаагийн чуулга уулзалт бол 3 үе шаттай явагдсан байгаа. Эхний хэлэлцүүлгээр дэлхийн санхүү эдийн засгийн системийг бэхжүүлэх, дэлхийн эдийн засгийн хямралаас урьдчилан сэргийлэх, тогтвортой өсөлтөд шилжих арга замуудын талаар бол хэлэлцсэн. За хоёрдугаар хэсэгт нь гамшигын эрсдлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэх, эрчим хүчний шилжилт, за хүнсний тогтолцоог бэхжүүлэх асуудлуудаар хэлэлцсэн. Харин төгсгөлийн 3 дугаар хэлэлцүүлгээр өнөөгийн дэлхийн эдийн засаг чухал ач холбогдолтой ашигт малтмал, газрын хавар элементийн олборлолт, худалдаа, за мөн хиймэл оюуны технологитой холбоотой хамгийн сүүлийн үеийн нэн шин үеийн асуудлуудыг бол хэлэлцлээ. За их хорийн 2025 оны дэд түвшний уулзалтын төгсгөлд
газар нутгийг эзлэн авах зорилгоор хүч хэрэглэхгүй байх, маргааныг тайван замаар шийдвэрлэхийг уриалсан ийм тунхаглалыг бол гаргалаа. За мөн тунхаглалд маргааныг 50 замаар шийдвэрлэхийн төлөө одоо байж олон улсын хууль эрх зүйн нэгдсэн улсын байгууллагын дүрмийн дагуу ажиллах болно гэдгээ дахин мэдэгдэж бүх улс орон бусдын эзэмшлийн газар нутгийг булан эзлэх зорилгоор хүч хэрэглэхээс зайлсхийх ёстойг бол онцоллоо. За мөн дээрэс нь бага орлоготой орнуудын үрийн тогтвортой байдал, хөгжиж байгаа орнуудад чухал ашигт малтамлын хөгжлийг өргөжүүлэхийг дэмжих зэрэг энэ бусад асуудлуудыг бол хамтарсан тохиолдолд бол багтаалаа. За энэ удаагийн чуулган нь Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп, Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путинаар ирж оролцоогүй гэдгээр бас одоо онцлогтой байлаа. За харин чуулганы төгсгөлд иргэжил их хорийн бүлгийг даргалах эрхийг Өмнөд Африкийн бүгд найрамдах улсаас Америк нэгдсэн улсад шилжүүл өгөх ёслол бол боллоо. За ирэх жилийн чуулган 2026 оны 12 дугаар сарын дундуур Америк нэгдсэн улсын Флорида мужийн Доорол хотноо одоо зохион байгуулагдана. Ирэх жилийн их хорийн одоо дэд түвшний чуулга уулзалт бол 21 дахь удаагийн арга хэмжээ болох юм аа. За тэгвэл яг энэ Америкт зохион байгуулж байгаа гэдэг утгаараа энэ жил чуулганд оролцоог Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп бас саяхан нэг мэдээлэл хийлээ. Тэрээр энэ жилийн чуулганыг зохион байгуулсан Өмнөд Африк улсыг ирэх жил Америкт зохиогдох их хорийн чуулганд өрөхгүй. Мөн тэдэнд үзүүлэх бүх төлбөр татаасыг нэн даруй зогсооно гэдгийг бол Трамп мэдээллээ. За үүнийгээ тэрээр Өмнөд Африкийн бүгд найрамдах улс нь дэлхийн нийтэд гишүүнчлэлд орох багтах эрхгүй улс гэдгийг харуулсан юм. Одоо тайлбарлалаа. За харин үүнийх нь хариуд Өмнөд Африкийн ерөнхийлөгч Сирил Рамафоса Өмнөд Африк бол тусгаар тогтносон үндсэн хуультай ардчилсан улсаа бид дэлхийн давцан дах оролцоотой холбоотойгоор бусад улсаас бол доромжлол хүлээж авахгүй гэсэн бас юм мэдээллийг бол хийгээд байна. За Дональд Өмнөд Африкийн цагаан арьст одоо цөөнхийн аллаг болон газар нутаг булан эзэлсэн гэмтэргийн хохирогч болсон гэсэн үндэслэлгүй мэдээлэл одоо өргөн цар хүрээтэй тархсан учраас Трамп ийм шийдвэр гаргасан гэж бол одоо мөн давхар өөрийгөө тайлбарлсан байна. За ер нь сүүлийн үед бол Америк болон Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын хоорондох харилцаа бол хурцдсаар байгаа. За Трамп өнгөрсөн 2 дугаар сард тус улсын одоо тусламжийн хөтөлбөрийг төр зогсоосон. Дараагаар нь 3 сард Өмнөд Африкийн элчин сайдыг бол одоо бас хөөсөн ийм арга хэмжээнүүдийг бол аваад байгаа юм аа. За ингээд энэ жилийн их хорийн дэд түвшний чуулга уулзалт Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад зохион байгуулагдаж өндөрлөлөө. За дараагийн онцлог сэдэв бол одоо энэ 7 хоногийн ер нь олон улсад хамгийн их анхаарал татсан ийм үйл явдал байна. Үйл явдалч байх уу одоо үйл явдлын үргэлжилж байгаа юм үйл явдал. За юу гэхээр өнгөрсөн 7 хоногийн дэлхийн тайван хөтөлбөрөөр та бүхэндээ би танилцуулж байсан. Америк нэгдсэн улсын одоо ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны одоо зүгээс санал болгоно Украинд одоо тавьсан. За Америк нэгдсэн улсын одоо боловсруулсан Украины дайныг өндөрлүүлэх зорилготой энхийн шин төлөвлөгөө байгаа 28 зүйл бүхий. За тэгвэл энэ төлөвлөгөөний одоо асуудлаар Америк болон Украин мөн Европын төлөөлөгч нар өнгөрсөн 7 хоногийн ням гарагч Женев хотноо уулзсан юм аа. За Орос Украины мөргөлдөөнийг зогсоох тухай 28 зүйл бүхий энхийн төлөвлөгөөг бол өнгөрсөн 7 хоног танилцуулсан. За мөн дээрээс нь энэ сарын 27-ны өдөр буюу одоо пүрэв гарагт багтаан хүлээн зөвшөөрөх хугацааг Трамп Украин улсад бол зааж өгөөд байсан гэсэн мэдээллүүд бол өнгөрсөн 7 хоногт гарч байсан. За тэгвэл өнгөрсөн 8 гарагч Женевийн хэлэлцээнд одоо Америк Украины төлөөлөгчдөөс гадна Их Британи, Франц, Германы үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүд мөн Европын албаны төлөөлөгч нар бол оролцсон. За ингээд энэ уулзалт бол одоо эерэг их нааштай байдлаар явагдсан гэж бол мэдэгдэж байсан. За уулзалтын үеэр Украинд инх тайвныг тогтоох талаар шинчилсэн суур баримтчийг боловсруулсан талаар одоо тал бүрийн албаны хүмүүс бол даваа гарагт мэдэгдсэн юм аа. За ингээд одоо цагаан ордон болон мөн Украины ерөнхийлөгчийн албаны зүгээс нийтлсэн эдгээр одоо мэдээллүүдэд зөвлөлдөх уулзалт бол өөр өгөөжтэй болсныг онцолж уулзалтын үрдэнд Украины ямарлыг зохицуулах төлөвлөгөөг шинжилэн боловсруулж шинээр боловсруулсан их тайвны суур баримт бичиг нь Украины үндэсний ашиг сонирхолд нийцсэн тус улсын аюулгүй байдлыг богино болон урт хугацааны ирээдүйд хангах найдвартай хэрэгжихээр механизмыг тусгасан гэж бол одоо үндсэндээ талууд мэдэгдсэн байгаа. За мөн ойрын өдрүүдэд энэхүү баримт бичиг дээр эрчимтэй ажиллаж Европын түншүүдтэй мөн нэгт хамтран ажиллахаар тохиролцсон гэж бол одоо
дурдсан юм аа. За тэгвэл үүний дараагаар одоо Орос, Украин зэрэг одоо талуудын зүгээс бол байр суурь амин үргэлжлүүлээд илэрхийлж эхэлсэн байгаа. За жишээлх юм бол Орос улбаны улсын гадаад хэргийн сайд Сергей Лавров Америк нэгдсэн улсын анхны 28 зөвлөлт заалт бүхий хувилбарыг Москва бол ерөнхийдөө дэмжиж байсан боловч энэ Женевийн уулзалтаар орсон одоо 28 зөвлөлтөд төлөвлөгөөг өөрчилж 19 зөвлөлтөд шин төлөвлөгөө болгон наривчлан одоо шинээр боловсруулсан одоо энэ томоохон өөрчлөлт орсон бол байдал үндсэндээ өөр болно гэдгийг бол тэр тодтогсон байгаа. За Сергей Лавров мягмар гарагт хийсэн мэдээлэлдээ Кремль шин төлөвлөгөөний хувилбарыг бол хүлээж аваагүй мэдэгдсэн. За мөн Европын орнуудыг Америкийн инхийг тогтоох оролдлогыг сааруулж байна гэсэн бас юм буруудсан маягтай зүйлийг бол ярьсан байгаа. За дээрэс нь одоо энэ 7 хоногийн сүүлээр Украин бол Америк нэгдсэн улсын төлөөлөгч нар Женевт хүндэн ярилцсан инхийн төлөвлөгөөний төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх болно гэж Украины ерөнхийлөгчийн одоо албаны тэргүүн Андрей Ермак бол мэдэгдсэн байна. За түүний хэлснээр бол Украинд урт удаан хугацаанд оршин тогтнох инх тайвныг аль болох ойрын хугацаанд тогтоох нь Украин болон Украин улсын түншүүдийн гол зорилт хэвээрээ байгаа. За шинэ төслийг Украины тал ерөнхийд нь хүлээн зөвшөөрч байгаа бол Оросын улбаны улсын тал Америк нэгдсэн улсын төлөөлөгч нартай уулзсны дараа тодорхой байр суурь одоо илэрхийлэх юм хүлээлттэй байна гэсэн юм зүйлийг бол ярьсан байна. За харин Оросын улбаны улсын талаас бол одоо Оросын улбаны улсын гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков 26-ны өдөр бол Москвад хийсэн мэдээлэлтэй Украины хамарлыг шийдвэрлэхийн тулд Америк нэгдсэн улсын хийж байгаа өвчин чармаалтыг Орос улс бол сайшааж байна. Гэсэн хэдий ч өөрийн байр суурийг бол хязгаарч орхихгүй Орос улс ямарч буулт хийхгүй гэж бол мэдэгдсэн байгаа. Тэрээр одоо яригдж байгаа Орос Украины инхийн төлөвлөгөөний бүх хувилбарууд хилэлцээрийн хүрээнд бол байгаа. Орос улс тодорхой нөхцөл заалтуудыг бол ил хилэлцэхгүй. За тусгай цэргийн ажиллагаа үргэлжлэн явагдсаар байгаа энэ нөхцөл байдалд бол Орос улс чухал асуудлаар бол буулт хийхгүй гэдэг бол тэрээр онцлсан байгаа. За тэгвэл энэ 7 хоногт Киргиз улсад айлчилсан Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путин Америк нэгдсэн улсын одоо санал болгоод байгаа энэ шинэ инхийн төлөвлөгөөний талаар анх удаага өөрийн албан ёсны байр суурь илэрхийллээ. Тэрээр 27-ны өдөр Киргизийн нийслэл Бишкек хотноо зохиогдсон хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын дээд хэмжээний уулзалт оролцсныхоо дараагаар хийсэн эвлэлийн бахварлын сэтгүүлчдийн тавьсан асуултад бол хариулсан байгаа. За ингэхдээ тэрээр инхийн хэлэлцээрт гарын үсэг зурсны дараа дайны байдлыг нэн даруй цуцалж Украинд одоо сонгуул явуулах шаардлагатай гээд за Украинд одоогоор энэ байдлыг дэмжих одоо хууль эрх зүйн дүрм журам хууль эрх зүйн одоо энэ байдал бол дутмаг байгаа учраас хууль ёсны дагуу баримт бичигдэх Украины талаас гарын үсэг зурах ямар ч юм ирэхгүй гэж үзэж байгааг бол тэрээр хэлсэн байна. За мөн одоо ийм учраас одоо Украины одоогийн удирдлагатай бол хилэлцээр хийх юм практик ач холбогдол байхгүй гэдэг бол Путин онцлсон. За мөн сэтгүүлчдийн зүгээс бол одоо хизээ энэ одоо хоёр талын сөргөлдөөн дайн зогсох вэ гэсэн асуултад Путин хариулахдаа Украины цэргүүд эзэлсэн одоо байршлаасаа ухарсан тохиолдолд байлдааны ажиллагаа зогсно гэдгийг бол хэлсэн байна. За тэрээр Украины арим одоо Оросын эзэлсэн байгаа газар нутгаас сэргээд татсан тохиолдолд Москва зэвсгээ хураана. За Орос бол зарчмын хувьд үүнд бэлэн байгаа гэдгийг бол хэлсэн байна. За Оросын албаны улс мөн барууны орнуудтай Европын аюулгүй байдал стратегийн доктортой байдлын асуудлыг хилэлцэхэд бэлэн байна гэдгийг Владимир Путин мэдгдлээ. За тэрээр одоо Америк нэгдсэн улсын зүгээс санал болгосон 28 зүйл бүхий инхийн төлөвлөгөөний талаарх сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Оросын албаны улсын талаас бол гэрээний төсөл боловсруулж Америкт өгөөгүй. За гэхдээ Америк нэгдсэн улсын санал болгосон төлөвлөгөө нь ирээдүйн хилэлцээрийн үндэс болох боломжтой гэд эх 7 хоногийн ихээр Америк нэгдсэн улсын төлөөлөгч нар Москвад ирж ажиллахаар төлөвлөж байгааг бол Путин мэдгдлээ. За инхийн гэрээний асуудлаар Америк нэгдсэн улсын тусгай элч төлөөлөгч Стив Витков тэргүүтээ төлөөлөгч нар эх 7 хоногт Москвад айлчлана. За айлчлалын багт Трампын хүргэн Жаред Кушнер мөн багтаж магадгүй байгаа гэсэн мэдээлэлүүд гарсан байна. За Трампын хувьд бол хоёр одоо тийшээгээ төлөөлөгчдөө илгээгээд байгаа гэсэн мэдээлэл бол гарсан. За тэрээр Стив Витковыг эх 7 хоногт Москва руу илгээсэн. За харин Украин руу бол бас одоо төлөөлөгчдийн багийг илгээх юм даалгаврыг өгсөн гэсэн мэдээллүүд гараад байгаа юм а. За тэгэхээр үндсэндээ бол Америк нэгдсэн улсын зүгээс одоо санал болгож байгаа инхийн шин төлөвлөгөөний яриа хилэлцээрийн асуудлууд одоо мөн л энэ 7 хоногт үргэлжиллээ. За
Америк Украины талууд нийлээд өөрчлөлт оруулсан бол Оросын талаас одоо ийм байр суурийг бол илэрхийлээд байна. За ингээд эх 7 хоногт одоо Америк Оросын талууд одоо энэ төлөвлөгөөг бол хилэлцгээр болж байна. Тэгэхээр одоо дипломат яриа хэлцэрүүд цаашаа үргэлжлэн явагдах болоод байна. За ингээд дэлхийн таамын төгсгөл та бүхэндээ бас энэ 7 хоногт болсон олонний анхаарлыг татсан зарим нэг үйл явдлуудыг одоо товчоор танилцуулъя. За эхний онцолж байгаа үйл явдал бол Баруун Африкийн Гвиней Бисау хэмээх одоо жижиг улсад ерөнхийлөгчийн сонгуул болсноос 3 хоногийн дараагаар цэргийн эргэлт гарсан байгаа. За тус улсын ерөнхийлөгч Умаро Сисоко Эмбало өөрийг нь цэргийнхэн баривчилсан гэж мэдэгдсэний дараагаар бол одоо тус улсын армийн төлөөллүүд улс орон цэргийн хяналтад орсон гэдгийг бол зарлан мэдэгдсэн байгаа. За дээрээс нь зэвсэг түвшний ерөнхий штабын дарга за мөн орлогч болон дотоод хэргийн сайд нарыг цэргийнхэн баривчилсан гэдгийг бол мэдэгдсэн. За хэдийгээр сонгуул тайван явагдсан боловч цэргийнхний зүгээс сонгуул явагдсанаас 3 хоногийн дараагаар ихүү төрийн эргэлт хийж сонгуулийн явцыг бол зогсоосон. За дараагийн мэдээлэл хүртэл цэргүүд улс орны бүрэн эрхийг хяналттай авч улс орныг өдөрдөн за эмх журмыг сэргээх цэргийн дээд командлыг байгуулсан гэдгээ онцолж ерөнхийлөгчийг албан тушаалаас нь огцруулж төрийн байгууллагууд болон хил мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааг төр зогсоосноо зарласан. Түүнчлэн цэргүүд далайн агаар хувраа газар гээд улсын хилийг бүрэн хаасан гэдгээ бол мэдэгдсэн байгаа. Ингээд яагаад одоо цэргийн эргэлт, төрийн эргэлт хийх болсон гэдэг шалтгааныхаа талаар мэдэгдэхдээ энэ сард болсон ерөнхийлөгчийн болон парламентын сонгуулийн дүнд нөлөөлөх улс орныг докторгүй болгох ийм одоо төлөвлөгөөг зэвсэг түвшний дээд командлал илрүүлсэний дараагаар цэргийн эргэлт хийхээс өөр аргагүй байдал төрсөн гэж тайлбарласан юм а. За энэ 7 хоногт Хонконгийн Тайпо дүүргийн олон давхар орон сууцны хороололд томоохон одоо галтөмөр гарлаа. За энэхүү галтөмрийн улмаас баасан гарагт одоо албаныхны зүгээс хийсэн мэдээлэлээр бол 94 хүн амиа алдаж 76 хүн бэртэж гэмтснээс гадна одоо олон 10 хүн сураггүй болоод байгаа талаар Хонконгийн галтөмөртэй тэмцэх албал мэдэгдлээ. За лав гарагт Тайпо дүүрэгдэх орон сууцны хорооллын одоо 8 барилгын 7-г нь хамарсан юм томоохон түүмэр гарсан байгаа. За тэгвэл баасан гарагийн мэдээлэлээр үндсэндээ бол түүмрийн хяналттай аваад байгаа гэдгийг Хонконгийн засаг захиргааны тэргүүн мэдэгдсэн юм. За хамгийн сүүлийн хүү амын тоолгын мэдээллээр 4600 орчим оршин суугч амьдардаг энэхүү хороололд түүмэр гарах үед яг хэдэн хүн байсан нь одоогийн байдлаар бол тодорхойгүй байна. За галт түүмэр хэрхэн дэгдэж эхэлснийг бол шалгаж байгаа. За их сурвалжуудын мэдээлж байгаагаар одоо барилгын гадна талд засвар хийхээр одоо бариад байсан хулс модон хамгаалтууд болон мөн полистирол хурдан шатдаг полистирол материалууд одоо гал авалцснаас үүдэн одоо энэ хүү гал гарсан гэж мэдээлээд байна. За энэ 7 хоногийн лав гарагт 2026 оны Милан Кортинагийн өвлийн олимпийн наадмын галыг асаах ёслол Грек улсад зохион байгуулагдлаа. Грекийн баруун нутагт цагаагаар муудсны улмаас зохион байгуулагчдын зүгээс олимпийн гал асаах ёслолыг уламжлалын дагуу гадаа явуулах боломжгүй болсон учраас олимпийн музей дотор одоо явуулсан байна. За ёслолын арга хэмжээний үеэр олон улсын олимпийн хорооны тэргүүн Кирсти Ковентри үг хэлсэн. За тэрээр энэ оны 3 дугаар сард үүрэгт ажилдаа орсон. За галт бамбар асаах ёслолыг анх удаага тэрээр өдөрт явууллаа. За энэ хүү галыг амжилттай асааснаар Милан Кортинагийн өвлийн олимпийн галт бамбарын бүүхэ эхлээд байна. Грекийн сэлүүрч Петрос Гайдацис галт бамбарын бүүхэг эхлүүлсэн бөгөөд за галыг эхлээд Грек улс орон даяар дамжуулж 12 дугаар сарын 4-нд Афин хотноо Миланы өвлийн олимпийн зохион байгуулах хороонд албан ёсоор хүлээлгээ өгөх юм. За тэгвэл галт бамбарыг Итали авэдсны дараа буюу 2025 оны 12 дугаар сарын 6-наас 2026 оны 2 дугаар сарын 6 хүртэл 10,000 орчим хүүхчнэр наадам эхлэхээс өмнө Итали улсын 110 мужаар үргэлжлэх 12,000 км-ийн одоо буухад оролцуулах болно. За өвлийн олимпийн наадам 2026 оны 2 дугаар сарын 6-наас 22-ны хооронд зохион байгуулагдана. Харин үргэлжлээд 3 дугаар сарын 6-наас 15-ны хооронд өвлийн паралимпийн наадам зохион байгуулагдах болно. За тэгвэл паралимпийн наадмын одоо галыг эх жилийн 2 дугаар сарын 24-нд паралимпийн үлгийн нутаг болох Английн Сток Мандевиль суурьнд асаах юм а. За үзэгч та бүхэндээ өнгөрч байгаа энэ 7 хоногт дэлхийд дахин болсон онцлог үйл явдлаас таймлан танилцууллаа. Дэлхийн даамын хэлбэрт анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа.